За дундын бус ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За бид энэ удаагийн дугаартаа ардчилсан номын дэд дарга өнөр баярыг өрсөн байна. За ярилцлагын нэвтрүүлэгт маань тавтаа мөрөлт. За өрсөнд баярлалаа. За ардчилсан ном маань олон удаагийн хурал хийж байна. 5 дэд дарга сонголоо. Яг дэд даргын тоог ингээд цөөлцсөн. Тэгээ 5 хүн сонгогдлоо. Би танаас нэг юм асуух гэдэг. 5 хүн маань бүгдээрээ тусдаа фракцийн улсууд. Та бол Гранд Монгол гэдэг фракцийг төлөөлж байгаа. Гранд Монгол гэдэг фракцид юу нэг хин байт юм бэ? Та намаас. Гэхдээ яг Гранд Монгол фракц жаах яаж үүссэн байгуулагдсан бэ гэдэг нэг. Манай нам чи нэг хагаралтай нэг тамга тэмдэг гэрчлэгийн тусдаа гэл нэг юм байлаа шүү дээ. Тэгээ тэр үед одоо би нэгтлийнх нь ерөнхий найрамчиг дарга гэдэг. Ингээд манай тулах, доюун дээр, Эрдэнэ бөөрөн бид хэдэстэй. Бид хэд тухайд баяр цэгт дарга дээр очиод за нам нийлүүлмээр байна. Таныг одоо нэг хэдэн хагарал бутралтай намыг эвлэрүүлэх тал дээрх одоо чухал ер нь урднаас намын асуудлууд дээр гол ажлыг хийж ирсэн гэж байна. Тэгээ та тэгэхээр намыг нэг нийлүүлж туслаач гэж ингэж очисон. Тэгжэл нөгөө талаас нөгөө манай мөнх чаргал шийдчээр за хинжүүлээд бас 4 5 ингээд ярьж байгаад энэ нам эвлүүлэх ажил руу орсон. Тэгээ тэр үед яг нөгөө энэ Гранд Монгол гэдэг чинь байгуулагдсан байхгүй. Одоо ерөөдөө одоо сая Эрдэнэ бөөрөн би тулах доюун дээр за тэгээд тэднийг чарж нөгөө од фракц тэгээд манай олуулаа. Тэгээд дээрэс нь мүүднээр үндэсний төвшил холбоо бас байсан энэ дээр Харамгаатар дарга энэ төр гэдээ явж ирсэн. Тэгээд ингээд мүүднийгээд оролцоод анх Гранд Монголыг байгуулчихсан. Та нар санаж байгаа л энэ Туушингийн соём тайханд анх Гранд Монгол нэг уулзалтай гээд ингэжсэн ерөнхийдөө нам эвлүүлж нийлүүлэх үеэс одоо энэ фракцийн суурин тавигдсан гэж ойлгож бас болно. Гэхдээ одоо бол дотроо хэдэн фракцтай гэдэг юм бол баг одоо сая үндэсний бодлогын сонгуулиудаар бол алга болоод ер нь Гранд Монгол гэдэг нэг фракц бол. Тэгээд одоохондоо бид нар дотроо нэг зохион байгуулалтын асуудлыг тэргүүн мэргүүнээ ч юм уу сонгох юм бол яг нэгдэлтэй эцэслэгдээг байгаа. Бусад фракцуудад бас хуралдаад одоо жишээл манай нэг Монгол дээр ихэд хин очир ут гишүүн болоод Туван гишүүн одоо ажиллаа шилжүүлж байгаа юм шиг байна те. Тэгээ зарим газруудад ингээд чөтгөршөл бол анд гэдэг манай чимэд дөрж андыг байгуулаад тэнд ус ингээд хэдэн ус ингээд явж явах шиг байна те. Тэгээд ер нь үл ийм тавч юм да. Ер нь зөв л дөө. Танаа нам бол дотроо фракцууд нь ил байдаг. Одоо Монгол Ардын нам бол нэг ийм хайрцагтай. Тэр бүгдээрээ л мэднэ одоо би ирэх хурж байгаа намайг муулах гэдэг юм биш. Тэр ер нь бүгдээрээ л мэддэг. Тэгээд яг Гранд Монгол гэж би гайхац ямар фракц ханаас гараад ирв гэдэг. Саяхан л байгуулагдсан биз дээ ер нь бол. Тий, ер нь саяхан тий. Гранд Монгол гэдэг фракцыг яагаад та төлөөлөх болов? Өө яг тэр бол тэгээд миний шийдвэр хэсэлээ те. Би бол хувьдаа жишээл яг нуугаад ах яг тэр дэд дорог болдог өглөө бол өөрийгөө болно гэж мэдэхгүй л байсан. Австрийн зөвлөлд бол нээлттэй сонгуулиар явчихсан шүү дээ. Ингээд анх намын дараас 30 гаруй хүн нэрвэл орлоод тэгээд хүмүүсгүй би ч бас болох сонирхолтой байна. Яагаад би болохгүй гэж гэдэг асуудал явж байгаад ингээд шууд нээлттэй ороход Австрийн зөвлөл бол нэг 50 гаруй нэр төшөд 30 хэдэн сонгосон санаж. Тэр үл игээд үндэсний бодлогоор шудраг сонгуул явагдаад гараад ирсэн. Тэр бол фракцгээс илүүтэй бодсон ингээд дотоод сонгуулалтаа манай намын дотоод арчлаа шийдэгдсэн асуудал болсон. За дэд дарга асуудал дээр яг хав тэгээд өглөө намын дарга дуудаад за ингээд Гранд Монгол фракцаас бол одоо өөрөг чинь ингээд дэд дарга болсон сонирхолтой байна. Та ингээд хуулийн асуудлаар надтай хамтарч ажиллаач гэдэг саналтай бай. Тэгээ би за тэгээд дэмжсэн. Яг зөвхөн дарга битэрийн хувьд бол нэг юм дээр бол бас санал нэгтгэе бас намыг нөгөө хагаралтай, бутралтай хэцүү байх үед нь бас бид нар тэр зовлон жаргал мэдэх байхгүй юу. Тэгээ та нар анзаарч ирсэн мө сүлд бид нар нэг сонгуул хийгээд гандамар дарга, баярцэг дарга өрөөсөлдөө гандамар дарга ялчаад тэр үед бол амар олон надад ирэлцэжсэн. Чи гандамарыг яг дэмжих юм уу, дэмжихгүй юм уу? Баярцэг сонгохдоо би яг тэр баярцэг даргаыг дэмжижсэн тохоо үед тэгээд гандамар сонгогдсон чи эсрэг явцсан тэгээд надад тийм зарчим мэддэгдэрт байдаггүй. Хинэн өрсөлдөд ялан тэрийг л бүртгүүлээд явсан. Хоёрдугаарт намаа бид нар ялуулах нь чухал байсан. Нэг болох нь чухал байсан. Ингээд нөдөө чигт бүртгүүлэх гэдэг зураг байдаг шүү дээ. Зогтгэрэл дарга бүлгийн дараа. За Батсуур гишүүн би хинжүүлээний хэд хүн алхаж байгаа. Одоо манай талигчин чулуун бүлгийн дараа алхаж байгаа нэг зураг байдаг. Тэр үлийг бодтой л дүү. Тэгэхэд амар бол ихтгэл бас за энд бүртгэгдэхгүй дээ. Дахиад филдэндээ л гэж харж байсан. Гэхдээ тэр зүйл дээр зогтгэрэл дарга бид нараас ингээд намаа эвлүүлэхийн зовлон, хагарал бутралтай байхын зовлон мэдэх учраас би бас ингээд одоо энэ үед бас нэг баг болж хамтарч ажиллая гэдэг саналыг бол хүлээж аваад ингээд явсан юм аа. Нэг бол гэдэг.
За үндэсний бодлогын хорооны танай намын үндэсний бодлогын хорооны хуралдаан болсон. Маш чухал мест. Тэр бол ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг. Хэн болох бол та өөрөө ч надаар хэлүүлэлтгүй сайн мэдж байгаа бах. Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол сонгуульд намаа удирдах орох хоёр хүний нэг нь шүү дээ. Нэг намын дарга ойлгомжтой. Барь зүгт гэдэг үнийг танай нам бол дотроо зарим нь бол дэмжихгүй гэдэг ил тод илэрхийлсэн. Зарим дэмжиж байгаа хэлсэн. Таны хувьд барь зүгт гэдэг үнийг ер нь дэмжижсэн үү? Би үл дэмжижсэн. Яагаад тэгэхээр яг нэг юмыг би тэгтээ өмнө хэлмээр байна гэдэг. Манай нам ингээл нэг зодоонтой дотроо хэрүүлтэй уруултай гэдэг. Үнэн чанартай би энэ бол намын дотоод арчлалтай холбоотой зүйл гэж хардаг. Тэгээ манай нам би өг нэг юм өгсөн. Манай нам ардын нам шиг даргаа тойроод бүжгэлдэг нам биш ээ гэд. Ёлкны моч ингээд чимээд ингээд хоосон магтан дуулаад вакуумжуулдаг нам биш байхгүй. Ер нь хинж даргуулсан. Манай нам өөрхөн философи энэ. А гэхдээ бид нар намын дарга дахин шүтгэхгүй ч гэсэн бодлогын хувьд бид нэр лидер гэж хүлээн зөвшөөрч бодлогын хувьд дэмжиж ажиллах хэрэгтэй. Асуудал бол үнэхээр бодлогын зөрүү, байр суурийн зөрүү тэрийг үндэсний бодлогоор дотроо бүлэг дотроо улс төрийн зөвлөл дотроо ярьдаг байх хэрэгтэй гэсэн би ийм л байр суурьтай байдаг. А тэгээ яг энэс болоод ерөнхий нарийн дарга асуудлаар бас ингээд ийм асуудал гарсан. Зөвхөн одоо нэг шин юм биш ин. Угаасаа манайд байж л явсан зүйл. Тэгээд би бол хувьдаа байр суурьтай дэмжижсэн. За яагаад гэдгийг хэлье. Нэгдүгээрт энэ хүн намыг хагарч бутарч явход бол эвлүүлж өнөө хэмжээний өргөт нь бол хол үүрэг гүйцэтгсэн хүн. Бид нар бас энэ хүний одоо эрдэм чадал дуршлаг бүх юм хэрэгтэй үед нь ашиглачаад хэрэггүй болохлоо гэж хэлээд хий хоосон гэд хар пиарыг босгож ирээд бас ингэж явуулдаг зарчимгүй нам байж болохгүй. Энэ нам бол хөдөлмөрсөн зүтгэсэн зарчимтай зөв хүмүүсээс дэмжиж гаргаж ирдэг байх хэвээр. Тэгжээд дараа үедээ бас итгэлийг төрүүлнэ. Хоёрдугаар бас төр ажлын туршлага гэж юм бас байна. Бас ингээд бид нар чинь ингээд нам гэдэг олж нам гэдэг чинь явж сонгуульд ялахаараа төр болоод хувирчдаг байхгүй. Нэг гаалах юм байна. Тэгсэн чинь ингээд нэг яг нам удирддаг, намыг авч явдаг арга барилаар Монголын төрийг авч явж болдгоо маа. Энийг бол одоо өнгөрсөн Сэдэн сонгуулиас нь ардын намын төв харуулж шít. Яг тийм арга барилаар явахаар одоо ингээд ямар том левер болдгоо, намынхаа санхүүжилтийг босгох гээд ямар том авилгалын систем болдгоо, эргээд юу болдгоо, эргээд Монголын төр яагаас сулрдаг, төр сулраад ирэхээр иргэнийх асуудлыг шийдэж чадхаа болдго юм байна. Эргээд нөгөө Монголын зовлон нь өөрөө нам нь өөрөө болоод хувирчдаг юм. Бид нар харж байгаа учраас ингээд энэ хүний бас тэр төрд байгаа туршлагыг хариуцлах хэрэгтэй, хичээх хэрэгтэй. За гурав дахь юм бол за монголчууд бол популизмор зөндөө гаслаа штэ. Яг нэмэлхэд нэг хүн одоо хууль зүйн сайдыг одоо манай салбарт хууль зүйн сайдыг хамгийн олон удаа хийсэн нэг хүн би шудрагсны төлөө цамцаа уурхаж биелэн штэ. Тэр хүн хэдэн цамцаа уурсныг би мэдэхгүй. Гэхдээ тэр хүн тэгж хилцснээрээ Монголд нийгэм шудрагс тогтоогүй. Монголд хуулийн зэх бий болоогүй маа. Тэгэхээр одоо нэг жоохон тэр нэг популизм нэг хөөрс юмс болоод болмоор гэнэ. Ингээд Монголд бодиттой хүний бодиттой орлого нь нэмэгддэг тийм үү? Монгол хүний ингээд нэг амьдардаг, аялдаг, сурдаг, хүүхдүүдээ сургууль соёлд явуулдаг бүх зүйл нь өөрөө ямар нэг юм бодиттой орлогын нэг бодиттой хөөсөрт амьдралын баталгаатай байх. Тэр юм руу Монгол бас явахгүй бол энэ чигээр худлаатай байр суурийн холбож эдийн засаг юм байхгүй юу? Ядаж ингээд Монголд хөрөнгө оруулалт 3-40 хөршийн хөрөнгө оруулалт чухлаа гэж үндэсний аюулгүй үйлчлэлээр бичгээр нэг тийм хөрөнгө оруулалт ороод ирчихдэг юм шиг нэг юм урсаж орж ирдэг юм шиг. Тэр чинь ингээд бодиттой Монголын хөрсөн дээр ургуулад үтцсэн хүн алдаа оноотой ч сургамжийг аваад тэгээ цаашдаа бас ингээд Монголд нэг энэ эдийн засгийн эрхцэн шинтгэл хийх, эдийн засгийн реформ хийх, энэ хөрөнгө оруулалтыг бодиттой нэмэгдүүлэх, энэ иргэдийнхээ орлого нь өөрөө нэг иргэндээ нэг юм болж нэг үлддэг юм улс болохгүй энэ чинь бүр нэг утга болоод шүү дээ. Тэр талаасаа би байр суурийг бол хамгийн одоо сайн хөлбөргээд ингээд дэмцсэн миний 3 шалтгаан тэр юм. Яг хөө зүгээр танаа намын хүмүүс ярьж байна л да. За баяр зүгт гэдэг хүн бол бүх цаг үед эрх баригч номтой дардчилсан намыг одоо ингээд кавичгэнд хэлэхэд холбодог. За тэгээд дандаа ялагдуулдаг намаа гэдэг ийм яриад сая бол та өөрөөс сайн анзаарсан баг. Ер нь сүүлийн 2-3 сар тэгж явлаа. Таны хувьд ер нь тэр комментэн дээр ер нь ямар тийм сэтгэлтэй байна? Баяр зүгтээ дандаа эрх баригч намтай очиж ингээд наалддаг. Одоо сүүлд хүртэл одоо нэг үйл яриа одоо хөрсөх гэдэг хүн баяр зүгтээ захиалсан гэдэл ярьж шүү дээ.
За яг би бол нэг хүний өмнөөс тайлбарна. Тэгээ баяр цэцэргийн асуудлаас өөрөө тайлбар хийжсэн бас харж байсан. Тэгээ ер нь бол тэгдгээрт энэ хүн бол хин нэг нүгээр явах хүн биш ээ. Магадгүй одооны ерхийлэгчөөс ч илүү урт хугацааны улс төрийн туршлагатай хүн гэж би хаардаг. Дээрээс нь яг Монголын хөгжлийг урагшлуулахын тулд хамтарсан засгийн газар байгуулж байсан төгөөд байдаг л да. 2004-өөс 5 он бол одоо 6 он ч арай хүрээгүй нэг унчилээд нэг жил гарсан засгийн газар. Тэр үед бас Монгол том татварын реформ хийжсэн. За тэгээд өөр олон зүйлүүдийг эхлүүлж ийсэн. Авилгалтай тэмцэх ажлууд хийж ийсэн. Тэр гайлын салбарт авилгал. За тэгээд энэ бэлтгэлийн талаас нь төрийн ордны өмнөөс нэг намт 3 хаана бий болгох юм болохгүй. Тэгээд бас бид чинь Монгол төрийн намтар садиг түүхтэй төр байна. Одоо нэг хүмүүс дандаа нэг бунхан байлгаад байх нь бас эр зохистой шин цаг үе тэгээд ингээд амар олон юмнууд ингээд хамтарсан зүйл хийж тэрэн дээр өөрөө дандаа тэр хүн манлайлыг үзүүлж явж байсан. Дараа нь бол бидний одоо хамгийн их одоо баяр цэцэрийг хардас ирдэг. Одоо баяр дараа мархтал баяр дараа Санжин баяр гэж ерөөсөө 2008 он хамтарсан засгийн газрыг гол юм хийсэн. Гол юм хийлцэд оролцсон гэдэг өөрөө ч ярьдаг. А гэхдээ тэр нь өөрөө 3 төчрчийн хөрөнгө оруулалтыг Монгол улсад бодиттой тарья. Өөрөөр хэлбэл томоохон төсөл хөтөлбөр явуулъя гэдэг ажлыг хийсэн. Тэгээ энэ бол өөрөө нэг тийм арчс намд ялагдал авчираад ирсэн би санахгүй. Яг тэгэхээр тэр бүгдийн үр шимд нь эдийн засаг өсөлт 17% төрж байсан. 12 онд арчс нам ялалтанд хүрэхэд бас тодорхой хэмжээний нэг хүчин зүйл нь болж байсан. Мэдээж ганцхан тэр үл байсан биш баг. Ингээ харах юм бол тэр хүн намыг ялагдалт хүргээд ирсэн гэдгийг нь бол би бол харахгүй байгаа. А зүгээр нэг юм одоо бид нэг зохиож худлаа харлуулдаг юмас бол гарах цаг болцсон. Тэгээд улс хөгждөг бол одоо хамаа алга. Бид нар одоо ингээд нэгний зөндөө харлаа, мууллаа, нэгнийхээ мууг үзлээ, тэглээгээд ахиж дэвшиж байгаа юм алга. Энэ улс орон сайхан болж байгаа юм алга. Татвар буурч байгаа юм алга, орлого нэмэгдэж байгаа юм алгал биш үү? Тийм учраас одоо нэг жоохон энийг хий хоосон улс төрчлөлтөөс бол Монгол жоо хоолдох хэрэгтэй болсон баха. А зүгээр ерөнхийдөө хувийн харилцаа ямарыг би мэдгүй. Яг тэр мэдээж улс төрд олон жил явсан. Жишээл манай Мөсө хуулийн сургууль гэсэн эдгээр ингээл хамт орой ингээд сурцгааж л байсан юм байлээ жишээл. Тэг ингээ ярих юм бол энэ хүний амьдрал чинь зөндөл хамааралтай хүмүүс л байж л таараад. Жишээл би өөрөө их сургуулийн маш надад хартын намт шавнар байна, арчсан намтч байна, төрдөж олон шавнар байна. Тэглээгээд одоо би тэднэрт янз бүр юм байлаа нэг хамааралтай болчихсон гэсэн зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ одоо бол би бол энэ арчсан нам манай намын доторх нь асуудал бол нэг талдаа гарцсан гэж бодож байна. Одоо бол бид нэр урагшаараад гадаад улс төр буюу одоо нэг 28 урал сөрөгчнийхээ байр суурин дээр бодиттой очих хэвээр. За 28 оноос хойш бид нар засаглаж чаддаг гэдгийг харуулах хэвээр. Бас нэг Монголын хувь заяагаас авч явж чаднаа. Бид нэр энэ салбарт бүх салбар дээр томоохон шинтгэлийг бодиттой хийж өөрчлөлт явуулж чадна гэдэгт бол итгэлтэй байгаа. Яг нэг хэлээд. За өнөөдөр би танаас асуух гээд байгаа юм нь 5 намын 5 нам уучлаарай. Нэг намын 5 фракцийн 5 лидер хата болсон. Одоо үндэсний бодлогын орны хуралдаанаас өмнө 2 хоногийн өмнө байгуулсан нэг хөдөлгөөн хүртэл одоо хүний тавьж шатлаа шүү дээ сая. Яг гоо энэ бол зүгээр танаа намын дотоод асуудал байж магадгүй. Гэхдээ танаа намын асуудал бол танаа намынхаа ингэж яриад энэ манай намын асуудал манай л асуудал шүү дээ. Үгүй л дээ. Танаа нам бол 42-ын бүлэгтэй хууль тогтоож байна. 42 гэдэг бол асар том тоо. Тэгэхээр ганцхан танаа намын асуудал ерөөсөө биш гэж би дотроо боддог. Ингээ явж байна. Яагаад заавалжгүй ингээд 5 намын 5 фракцийн хүмүүсийг оруулах шаардлага ер нь юу бэ? Тэр ингээд өмнө нь бол ингээд тохиролцсон юм шиг байна хоорондоо яриад. За энийг оруулъя. Яг би бол зүгээр дотроо яг энэ бол бас нэг талаас нь намын дарга өөрөх нь бүр их асуудал та. Манай дээд шүүхт бүртгэгдсэн үндсэн дүрмээр чинь намын дарга өөрөө удирдлагын баг дээд дарганараа тэгээ ерхэн нэрэмжийн дарга үндэсний бодлогын оронд санал оруулах хэрэгтэй. Өөрөлд нь тодорхой хэмжээний эрхэн байгаа байхгүй. Намын дарга эрхэн мэдл хинтээ ч хуваалцахгүй эрхэн байгаа гэдэг бид нэг талаас нь бодчих хэрэгтэй. А нөгөө талд яг нь үндэсний бодлогын оронд шин сонгуулийн дараа хамгийн олон гишүүдтэй фракцийн 5 фракцлж байгаа байхгүй юу? Хамгийн олон тоотой гэх юм уу да. Тэр агуулгаараа бас ингээд айлхаар төлөөлөл талаасаа, төлөөлөх чадвар талаасаа харгалцсан болов уу гэж одоо би дотроо бодож байна. Гэхдээ мэдээж энэ бол хамгийн гол нь намын дарга өөрөх нь бас эргээд намын дарга өөрөө багтайгаа хамтаа харилцуулдаг учраас бас энэ хүний өөрөх нь тодорхой хэмжээний бас гол эрх мэдэл өөрийн сонголтын асуудал бас байсан гэдэг бид нар хүлээн зөвшөөрсөн л шүү дээ.
Таван дэд дарга орон нутгийг хариуцсан, залуучууд хариуцсан гэж явж байгаа. Таны хувьд бол уус та бол энэ улс төр шинэ хүн биш л дээ. Бид нар бүгдээрээ мэднэ. Одоо ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөр хүртэл ажиллаж исэн Ардчилсан намд та ч одоо хэдэн жил болчих вэ? Ардчилсан намд ороод. Тэгээ одоо анх орсонгүй бол 2006 онд. Тэгээд би чинь үндэсний аюулгүйн зөвлөлд ажиллахаар хуулийн дагуу намаас зүтгэлзээ. Тэгээд төр албахч явах үед бол 20 жил. 20 жил нэг намд зүтгэн гэдэг бол хувь хүний хувьд бол маш зөрөгтэй бөгөөд асар тууштай сонголт л доо. Та дэдэр боллоо. Юу хариуц юу их. Одоо би нэг зарчимтай өөрөө чадахгүй зүйл рүү орох дурггүй. Ягаад гэвэл тийж одоо тус нэмэр болохоос илүүтэй гай болоод явах гэж боддог. Тэгээд миний чадах юм бол энэ 20 жилийн туршлага бол хууль зүйн салбарт, академик салбарт нь шивлаа, тэгээд улс төрийн салбарчлаа, төрийн баг тусгай алба, захиргааны алба, тэгээд улс төрийн алба гэдэг бүгдд нь аль чадлаараа жижиг туршлага хөрвүүлсэн. Тэгээд тэр бүгдээ бол ингээд намынхаа яалтанд бас одоо тус нэмэр болохоос ашиглаж бодож байгаа. Тэгээд хууль зүйн салбарыг бол гол нь хариуцж байгаа. Тэгээд зөвөр яг бодтой юм шүү. Ардчилсан намын үед манай намын үед хуулийн реформод эхэлж ирсэн. 98 онд ингээд эрх зүйн шинтгэлийн хөтөлбөр гэдгийг батлаад 10 жил. Ямарс ингээд нэг Монгол улс нэг юм үндсэн хууль гэдэг нэг хуультай өөр хуульгүй бос байж болохгүй. Тэгэхээр энэ чинь үндсэн хуулиас салааж гасан олон хуулиудтай гарын ингээд эрх зүйн шинтгэлийг эхлүүлээд 98 онд эрх зүйн шинтгэлийн хөтөлбөр эхлүүлж байгаа. 2008 онд болсон байхгүй юу? Энэний хүчинд ямарсан бид нар ингээд цаасан дээр нэг боломжтой хуультай болсон. Тэгээд нэг нь үнээр их үндэсний комиссын төрийн холбогдох байгууллагууд нь бий болоод ингээд нэг юм жоох юмтай болохгүй захиргааны нэрийн шүүх мөх байгуулад ч юм уу. Одоо 12 он болохоор та нар мэдж байгаа. Бас ингээд манай намын ялаад хууль зүйн салбарт шинтгэл хийсэн цагдаа магдаа тэгээ хууль зохиолох байгууллагын дахрын алба шүүх мөхтэй гэдэг. Олонх болоо болсон тийм. Алдаж онсон юм байгаа. Гэхдээ хийсэн зөрөгтэй. Одоо тэрнээс хойш энэ хууль зүйн салбарын шинтгэл бол унтсан. Яг нэг үлгээд ингээд энэ эрх баригчнаас хууль зүйн сайдлсан бас ихэнхдээ гэмтэр ярьдаг хүмүүс л ч бодлого ярьдаг шүү дээ. Нэг мөрдөн байцаг ч юм уу, ахлах мөрдөг ч юм уу, прокурорын дарга юм уу тэ нэг гэмтэр ярьдаг. Тэгээ нэг Монгол улс сүлдээ хамгийн энигмэлтэй нь бие шууд хэлчих. Хоёрхан юмыг л ярьдаг бас болох зам руу орсон. Нэг бол шагнал ярьдаг, одон мэдэл ярьдаг, нэг бол шийтгэл шорон ярьдаг л улс руу орох гэж байна. Энэ бол үнэхээр харамсалтай. Энэ бол хууль зүйн салбарт нэг бодлого байхгүй болсон. Дээрэс нь хууль зүйн сайд хийсэн хүн болгон хууль зүйн сайд биш, хууль зүйн дотоод хэргийн сайд ажлыг хийдэг. Бүгд ингээд нэг цагдаатай зуралтай хэлийн цэр заа сүлдээ ингээд нөгөө тусгай байгууллагууд дээр очиж ёслуулах дуртай жагсаалын парад жагсаагаад тэнд ингэж одоо янз бүрийн ёслох нь гоё байдаг ч юм ингээд нөгөө сүлдээ нэг хууль зүйн бодлого нь бол хаягдаад ирсэн. Тэгэхээр би бол хувьдаа юу гэж харж байгаа юм гэхээр Ардчилсан намын хууль зүйн бодлого шинтгэл бол арай зөрөгтэй эхэлж ирсэн. Одоо би бол 28 онд бид нар бол 3 дахь том давалгааг нь бол эхлүүлэх цаг болцоо. Гэхдээ энийг бол юу гэж харж байгаа хувьдаа эдийн засгийн эрх зүйн шинтгэл гэж харж байгаа. Одоо бол яг бодиттой бид нар том зургаараа цагдаа шүүхэн байгууллага, төрийн байгууллага энэ хуулийн салбар нь өөрөө баялаг бүтээж байгаа, хөдөлмөрлөж байгаа, шударгаар хөдөлмөрлсөн хүн үр шимээ хүртдэг компани ч вэ, иргэнийн ч вэ. Тэрдэн төр ингээд нэг дээрэмдэд олсон орлогоос нь авчдгаа татвар гэдэг юм ашиг нийгмийн даатгад гэдэг баах юм дундаас нь суудахлаад авчдгаа аж ахуйн нэгжүүдэд янз бүрийн байдлаар ингээд татвар татаас элдийн уран дарамтлаад байдаг. Эсвэл төр өөрөө баахан төрөмжт компани байгууллагуудад зэрэгцээд бизнес хийгээд идэггүй ийм байдал руу ордог хууль эрх зүйн орчин энэ лөө чигсэн бүх тогтолцоог бид нар өөрөх ёстой. Тэгжээж явах ёстой л гэж хувьдаа харж байгаа. Тэгээд олон л одоо хууль зүйн сайдыг харлаа. Тэгээд энэ эрх баригч намаас бүгдээрээ л гоё шудрагсыг гоё чанга ярьлаа. Тэгээд яг тэгснээрээ нэг шудрагс тогтоод өнөөдөр Монгол шудрагс нийгэм тогтцсон юм алга. Шүүхийн салбарт одоо нэг эднэрээ ярьжсэн шиг амар одоо ичиттэй юм шиг асуудал шийдэгдэж байгаа юм алгал байна. Яг нэг өгөлгөд болдог. Яг хөө таныг ер нь бол мэд хүмүүс нь мэдж байгаа. Хуульч Монгол Улсын ерөнхийлөгч зөвлөж исэн гэд ер нь мэднэ л дээ. 20 жил гэдэг бол телевиз үзэж байгаа хүмүүс ч гэсэн таныг ер нь та бол шин дүр ерөөсөө биш. Энэ улс төрд удаа явсан. Яг юуны төлөө яваад байгаа? Их хурлын гишүүн болмоор юм. Миний нэг барьдаг зарчим байт юм аа. Би нэгдүгээрт намаа ус ойлгохгүй гэж боддог. Яг энэ миний улс төрийн итгэл үнэмшил үнцэл байхгүй. Ардчилсан нам бол ингээд ялангуяа энэ хоёр том гүрний дунд Монголын хувь заяаг бол цааш нь ингээд авч яваад гол оройтой намайг тэтгдэг.
Хоёрдугаарт бол ямар ч тохиолдолд иргэншлээ солихгүй гэж боддог. Тэгээ бас Монголд өвлтөн л гэж боддог. Тэгэхээр юу вэ гэдэг гуравдугаарт бол гэр бүлээ солихгүй гэж боддог. Одоо хувь хүнийхээ энэ чинь бас нэг тийм олон талаас хариуцлага одоо ёс зүй юм байдаг гэж боддог. Тэгэхээр юу хэлэх гэдэг нь 20 жилийн өмнө л гэж. Би сонгуульд 2 удаа ялагдсан. Гэхдээ харамсдаггүй. Тэглээгээд би няцахгүй. Энэ надад том сургамжлаас би өөрийгөө энэ дэр юу гэж утсан гэж би болоогүй л гэж утсан. Миний цаг болоогүй. Би дахиад өөрийгөө бэлтгэх хэрэгтэй байна. Дахиад илүү тууштай явах хэрэгтэй, дахиад илүү хөдөлмөрлөх хэрэгтэй гэж өөртөө бодсон. Нөгөө талаас нь их хурлын гишүүн ч гэдэг нэг CV-ндээ намтартай бичүүлэх гэдэг яваад байгаа юм биш ээ. Бас нэг Монголд нэг ийм зүйлүүдийг хийгээд үлдээчихээс аль чадлаараа. Тэгээд нэг өөрийнхөө цаг үеийн асуудлыг нэг дараа үедээ нэг зовлон болгож үлдээмээргүй. Яг тэр бидний үр хөвгүүд бидний аж ахуйч өөрийнхөө цаг үеийн асуудлыг шийдэл явна. Гэтэл дээрэд бидний цаг үеийн асуудлыг хамт шийдэх тийм зовлонд бид нэр унагчлахгүй. Тэгэхээр өөрийнхөө цаг үеийн асуудлыг ямарсан аль чадлаараа шийдэ. Тэгээд бас дараа үедээ нэг бас нэг айтайхан юм хүлээлгэж өгөх талаас нэг хийчих. Гэхдээ энэ хийх боломж бид нар гарсангүй. Яг тэр 8 жил нь 12 жил нь үндсэндээ ингээд ирэх барьж нам 3 сонгуул ялчлаа шүү дээ. Тэгээ ингээд боломжгүй учраас бодсон сансан юм хэрэгжүүлж нэг бодож. Тэрний өмнө аль чадлаар бид нар ажилласан. Нууц бид нар шилэн даасны хуулийг батлуулж байсан. Тэр хууль бол Монголын яаж нэг ил тод байдал юм дээр сайн зүйл явчихсан. Нийтийн сонсголын хуулийг намайг батлуулж яхад их хурлын гишүүд адалж ирсэн. Чи их хурлын танхимыг шүүх болох гэлээ гэд. Тэрний хүчинд Монголын парламент ядаж нэг асуудал ярьдаг, сонсгол хий гэж ярьдаг болсон. Яахан энэ сонсголын хууль алдаа бий юу байгаа. Гэхдээ л нэг парламентын гишүүд ингээд нэг шар сонирч ховын мэдээлэлтэй байна гэдэг шүүмж байдаг бол танхимдаа ингээд хүмүүсийг талуудыг оролцуулаад ярьдаг нэг юм юмор орж ийн. Энэ бол твшил гэж томилгооны сонсгол гэж юм байхгүйсэн. Тодорхой албан шалдуудаар томилогдоход бол хэн томилогдох гэдэг гэдгийг ядаж сонсгол хийдэг болсон. Энэ хуулийг бид нар батлуулж гисэн. Захиргааны ерөнхий хууль гэдэг хуулийг үе ерөөсөө эсрүүцдэг байсан. Ерөөсөө гараад манай засгийн газрын бодлого шүүхт орчод ундаг болох юм байна. Энийг л явуулж болохгүй шүү гэсэн. Тэгтэн бид нар 15 онд захиргааны ерөнхий хуулийг улсын хурлаар батлуулж байсан. Гэр бүлийн хүчирхийллээсээр хуулж идэв. Тодорхой хэмжээнд мэдээж аль чадах юм хийсэн. Гэхдээ бүгдийг хийсэн гэж чадахгүй. Бидний бас алдсан онсон дутуу хийсэн зүйл байгаа. Тэр энэ зүйлүүдээ ингээд ажил болгоё хий гэж бодож байгаа. Тэгээд зөв зүйлийг хийхин тулд бол адлуулаач хамаагүй, шүүмжлүүлээч хамаагүй би бол хувьдаа явах хэрэгтэй. Энэ бол улс төрд орсон хүний бол одоо сонгосон зам гэж тэнд их гойшгоноол намайг доромжлоод намайг дайраад энэ нэг сэтгүүлч намайг тэгж хэллээ. Энэ нэг иргэн над руу тэгээд дэрэж тийм шалтар болдор юм яриад юм бол улс төрд яваад бол би байх эсгүй зүйл гэж хувьдаа боддог. Чи анзаардаг бол намайг янз бүрээр зөндөө доромжжсэн, янз бүрээр нэр хоч өгчлээсэн. Би тэр үгдэр гарчиж хөвлөө хурлаж хин нэгэндээ зурлаж ясныг бол чи санахгүй дах би тийм хэрн хийдэггүй. Тэр хийх ажил байгаад байна гол нь. Тэмчээс нөгөө талдаа нэг нам 3 сонгуул ялна гэдэг олигтой зүйл биш минь. Одоо энэ эрх барьж ардын намд ч олигтой зүйл шинчигээд бүр яалцраад бүр ингээд салгардаад юм хийхэ болд юм байна. Тэгээд нэг буруу юмр говт. Улсын хувьд ч хохиролтой болчтой. Бодлогын шинжилэл сонгуулийн өрдөнд танаа итгэхгүй л шүү дээ. Хард тийм үү? Олох дийлэх болгоно л ардын нам сонгоол шүү дээ. Тэгэхээр та хэдэд дутагдал байна л гэсэн үг. Яг би алтайгаа бид нар хүлэншэрнэ. Бид нар сул тал байгаа, алтай оноо байгаа. Гэхдээ яг амар ухаантай сонгуул стратеги бариад артын нам ялаад идэм л үгүй шүү дээ. Хэлэх үү? Яг тийм. Зүгээр л өөртөө 30% хайрцагтай байхгүй. Намын нэг гişүүд нийгмийн халамжийн систем. Тэгээд төр аль багш нар ерөөхдөө санал өгүүлдэг. Ажилтаа амьдралтай байлгадаг учраас. Нөгөө талд нь санал өгөөчдөг. Хаан уул дээр хэд 30 гаруй өнөр төвшдөг. Скватер дүр дээр 28 өнөр төвшдөг. Тэд нар дандаа арслан санал явуулдаг. Тэдний санаатаа явуулдаг. Янз бүрийн байдлаар мөнгө өгдөг ч юм уу, амьдруулдаг ч юм уу. Тэгээд тэд нар их хурлын гишүүн болохгүйгээр мэдхгүй л дээ. Тэгтэл ч саналыг аваад тэнд арслан намын хунжаахан л өөрөө ажиллаа хийчихдэг л байхгүй. Тэг энийг бол нэг тийм ухаантай менежер, сонгуулийн менежер хин ч гэсэн хийчих зүйлээ заяа. Одоо тэгтээ энэ бол эргээд өөрөө өөдөөс шийдсэн шул өөрийн толгойд ирж артын намыг өөрхөн зовлон болж хувирлаа шүү дээ. Ингиж ийм байдлаар ялтанд хүрсэн өөрөө нэг тийм олигтой зүйл биш юм байна гэж. Тэгэхээр би бол гэхдээ бидэнд алдаа байгаа юу? Байгаа. Бид нар дотроо бас ингээд учруулахгүй байсан. Нэг нэгээ химэлдэг. Ингээд хүлээстэй төвчээртэй байж чаддгүй. Сонгуулийнхаа нэр дэвшлтийг бас ингээд хийхдээ алдаа оноо гарсан зүйл байгаа. Бид нараас алдаанаас суралцах хэрэгтэй. Гэхдээ одоо бол зөвхөн даргуулт нэг юм хэлсэн бидний сэтгэлд.
нэр дэвшлээ бид нар одоо лам нарын зоодон гэдэг шиг нэг юм бож надад ингээд нэг зоодонуудынтэй хэрүүлдэ уйлан майлантай болохгүй. Бид нэр зарчимтай анханаас нь одоо ингээд нэр дэвш хүмүүс өсөлтийг бод нэг зарчимтай ил тод шалгуур тавиад явуулнаа. Хин хөлмөрс хин зарчимтай нөөрөө нэр дэвш ирхээ авдаг. Дараагаас хамааралгүй байдаг юм руу орноо. Урд өдөр нь дарга орж ирнэ хэдэн нэр үншдэг энэ байдлаас ангижирнаа гэж байгаа нь бол би зөвхөрөл дарга болсон. Би нэг бол анханаас ч 2 гараар дэмжсэн одоо ч дэмж байгаа цаашдаа дэмжинэ гэж бодож байгаа. Тэгэхээр 28 манай 27-ны нэр дэвшилт бүх юм бол хамаагүй өөр болох бах уу. Тэгээд яах вэ? Бид нар бол нэг юм битгэдэг. Хүн болохын тулд бид нар өвдгөө халцалдаг, ундаг, буруу ярьж сурдаг, аав ээжтэй загнуулдаг, зэмлүүлдэг, муудун авдаг, дундаа авдаг, онцтой авдаг. Тэгжээж бид нар нэг тодорхой хэмжээгээр нэг 90 центнерс хүн болж асуудал шийдэгдэг. Яг тэрнтэй адилхан манай нам яах вэ? Унж усад нэг жамсаар яваа шүү. Эрхвэрш нам шиг ингээд дарга нь хайрцаглаад нэг хитгэн асуудлыг шийдээд тэрэндээ ингээд бүгдээрээ мөргөөд явдаг байдлаар явахгүй. Тэгээд энэ нам бол одоо л жинхнээсээ өөрхөн юу дотоод даршлийнхаа зовлон туулах гэж штэ яг нэг нь үлгээд. Бид нар энийг ямар нэгэн хэмжээнд амсаад ирсэн. Одоо харин бид нар нэг жоохон чөмөш суугадсан нэг 30 жилийн түүхтэй намарчлаа 30 гаруй жилийн түүхтэй. Одоо л хачааны хүндэг үүрээд явах цаг нь болцсон. Алийн болгон нөгөө л нэг хууч арга барилтаага одоо нэг намайг аахын нам дуулцарт орж исэн үе арга барилтаага чи сэтгүүлч байсан залуу сэтгүүлч явах үед арчс нам байсан тэр арга барилтаага байвал бид нар хол явахгүй шүү дээ. Тэрнийг бол өөрчлөлтнө гэдэг итгэлтэй. Тэрний нэг шин тохиол сая үндэсний бодлохоор 70% цааш хүмүүс орж ирсэн. Арчс нам та сая өөрөө хэллээ унж босоод өвдгөө шалблаад арай л удаан шалбалж байна да. Ер нь бол 30 гаруй жилгээ бодолтой. Одоо надтай жицүү нам баггүй. Төрж явах арчс нам. Гэтэ 30 гаруй жил өвдгөө шалблаад яваад иж болохгүй л те. Тэгэхээр та өөрсдөө дотроо дүгнэлтээ хийж л байгаа байх. Тэн хүмүүс байгаа биш. Ус төрч хүмүүс байна. Ямар тактикаар яаж үсэх вэ гэдэг өөрсдөө мэдж л байгаа байх. Тэрийг боловсруулж явж л байгаа. Тэрний үр дүн бол ерхий нарийн бичгийн даргаа сонголоо. 5 дэд даргаа бас сонголоо. Одоо яг үннийг хэлэхэд ардын нам, арчс нам гэдэг энэ хоёрын дунд л одоо өрнөдөг. Цааш тэгээд явах бах. Жижиг намуудаа ингээд үүсгэж байгаа юм ерөөсөө биш. 5 нам ивсэл их хурлаар л явж л байна. Цаашаа хөгжөөл явах байлгүй. Тэгээд арчс нам маань арай л удаан бас өнгөрч ийн удаа гэж хараад байгаа. Тэрэндээ бас дүгнэлтээ хийцгээж байгаа байлгүй дээ. 200 хэдэн мянган гишүүнтэй том нам ингээд явж байгаа. Би таныг нөгөө хуульч хүний хувьд өрсөн учраас би тантай хуулийн асуудал ярина. Асууна. Тэрнээс өмнө яг нөгөө панчан гэдэг шиг. Элбэг ерөнхийлөгчийг хамгийн сайн мэдэх хүн бол Монгол хүмүүсийн нэг нь та өөрөө. Яг л хажууд нь зөвлөж исэн, явж л байсан. Бид бүгдээрээ таны хэлдгээр залуу сэтгүүлж байхад л та ЭБ ерөнхийлөгчийн хажууд хуулийн зөвлөх нийгэл явж л байсан. Тэрнээс хойш улс төрд ингээл явж л. Элбэг ерөнхийлөгчтэй нь холбоотой байна та. Хамгийн сүүл хэзээ уцаа? Ойртол холбогдоог утсаа. Ер нь нэг 24 оны өмнө намын яг нэг эвлэрэл болоод нэг тэр үеэр нэг утсаар ярьж исэн. За ойрмох хүн бол энэ холбогдоог. Манай хүн чинь бол одоос нэлээд завгүй. Бас тэр гадна тал баахан ажил хийдэм шүү л бэдэ. Тэрийн ч нарийн сайн мэдгүй. Стэнфордод бас нэг одоо нэг зочин профессорч байгаа юм уу. Дээрээс нь нөгөө Мадридын клуб гэж байдаг нөгөө улс орнуудын ерөнхийлж сайд байсан хүмүүс ажлыг тэрний бас нэг борд болцсон гэдээ бас нэг завгүй л явдсан болов гэж бодоод би ойрд бол холбогдоогүй. Зүгээр би бол хувьдаа арчс нам, ардын нам хоёр бол бас Монголын хувьд зайг авч явах бас нэг түүхэн цохилоор гарч ирсэн гэж боддог. Гэхдээ нэгэн дангараад чадахгүй юм байна. Ардын нам ингээд Монгол ардын дайсгалт нам байгуулдаг. Монгол ардын нам байгуулдаг. Анх чинь бол тэр дарга нар бол одоо солийн данзан бодоо гэдэг аюу тийм оюун л хэсэг байсан шүү дээ. Бас нэг Монголоо цээжиндээ багтаадаг зөв авч юу гэдэг. Гэхдээ л нөгөө тухайн комментэр нь бол Оросын шахалт нэг том гүрний зөв болсон тэр шахалтанд сөрж чадахгүй бид нар амар олон хүмүүсээ хэлмэгдүүлээд олон зүйлийн зовлон амсахад бас яаж чадаагүй л байхгүй. Дараа нь арслан нам арс өвслөөрөнд гарч ирсэн. Тэгээ энэ хоёр нам бол ингээд төөхөн хувь заягаар ингээд Монголын ачааг нэг хоёр баганд тулж авах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр бол аль ч нам дотор сайн хүмүүс байгаа. Сааранч бий баг. Гэхдээ ингээд нэг бодлогоо уралтуулад ингээд хоорондоо зодтолцсон ч бид тийм төмөр сэлмээр зодтолж болохгүй.
Тэгэх юм бол гадны ингээд гар хөл одоо өдөө хатдаг болж хуурна. Монгол хүчүүд нэ. Ядаж модон сэдмээр тулдах хэвээр. Бодлогын урсгалтай болох хэвээр болохоос нэгнээ ингээд жихнээсээ хөнөөдөг, ялалдаг, шорон дэврэлдэг, одоо дээр бишиг одоо цаазалдаг тийм нам бол байж болохгүй л гэж ховдоо бооддаг нэрээ шүү. Тэгээ дээрэс нь яг манай намайг чи одоо 30 жил говьдаг хэлсэ болоо гэж. Чиний асуулт зөв. Гэхдээ би дотроо зөв товчхон нэг юм билээ. Энэ бүгд олон хүчин зүйл нөлөөсөн шүү. Бас геополитикийн гадаад хүчин зүйл. Яагаад тэгэхээр ардсан намтай нь уулзраалах зарим нэг Монголын хөгжил саадуулах сонирхолтой улсуудад бол техтэй байдаг л да илүү. Дэмжээс бас тийм зүйлс бас байдаг. Гэхдээ одоо бас ингээд геополитик дэлхийн тэнхлэг хүчин хайрцагч гэсэн өөр болж байна. Тэгэхээр бид нар эндээс бол ухаан зарж Монгол өөрөө цаашаа яаж зөв явах юм гэдэг бас боломжууд, шин боломжууд бас гарч иж байна л гэж харж байгаа. Энийг үл нөгөө хүн бүрт нээлттэй ярьдаггүй сэдв учраас чи тэгээд юуны тухай ярих гэж байгаас ойлгож байгаа гэж бодож байна. За элбэг дөрж ерхийлэгчийн хувьд бол за би хувьдаа ингэж боддог. Ганц элбэг дөрж ерхийлэгч. За үнэхээр л дүүрцэн тэнэг биш бол, үнэхээр л бүтэхгүй амтан биш бол Монгол улсын төрийн тэргүүн хийсэн хүмүүс бас би Монголоо боддог байх гэж боддог. Чийч байсан болдох байх. Өөр хин нэгэнчдэх байх гэхээр үнэхээр л тийм ш. Яг тэр альбомчаа чи өөрөө ингээд Монгол төрийн тэргүүн 3 сая 500 мянган иргэний сэтгэлдээ нэг багтаах, нэг заавал би ардын намаа сонгоцсон штэ, би ардсан намын 30-нд эргэлж бусан штэ гэж харахгүйгээр нэг юм томоор нь хараад бас нэг юм бодох хэрэгтэй албанчлах. А тэр нь өөрөө явж иж нөгөө намтайгаа зөрчилдөд ирд юм шиг. Явж иж нэг намтайгаа зөрчилдөд нөгөө тэр бодлого нь тэнгуут намаа самарлаа, намдаа илэггүй болчлаа ч гэдэг юм руу ороод идэм болов шаардаа. Тэгээ би бол хувьдаа бол ерхийлэгч элбэгдэржийг бол бас энэ гадаад харилцаа Монголын реформ шинжилтээр бол бас томоохон өөрчлөлт хийсэн л гэж боддог хувьдаа. Тэгэл АСЕМ-ыг янз бүрээр л ярьдیں۔ Тэгээд ямар ч хэлсэн Чингис хаанаас ш Гүйканаас ш ингээд Аз Европын том улсуудыг Монгол төвчөөд бас Чингисийн Монгол гэдэг чинь Оросын Монгол болчоогүй, Хятадын Монгол болчоогүй, тусгаар Монгол, эрхчлөөт Монгол, бие даасан Монгол хэвээрээ бааш үү дэлхийд бас нэг мессеж өгсөн л байхгүй тухайд. А ерөнхийлөгч хөрсгүй ч гэсэн гадаад бодлогын асуудлууд надад бол бас таалагдж байгаа. Яг нэрнэгээ маш ухаалаг бодлогуудыг явж байгаа. Энэ ингээд залхамж бодлогч ингээд явах хэрэгтэй. Энийг бол төрийн тэргүүл хийх юм бэл. Тийм ч бас ингээд засгийн газрын ингээд халгаад барьж чадахгүй байгаа хууль үндэслэлийг ерөнхийлөгч оруулж ирдэг. Их хурлын гишүүд ингээд за би энэ хуулийг оруулаад айгүй бол ард түмэн намайг баллаад би сонгогдож чадах болж магадгүй гэж зөвхөн өөрийгөө амиа бодоод байгаа тэр хэцүү хуулиудыг ерөнхийлөгч хүн л оруулж ирж батлуулдаг. Тийм ч би бол ерөнхийлөгч элбэгдэр шин төрийн тэргүүлж гэсэн хүмүүсийг одоо энэ шинэ ихэр ерөнхийлөгч ч олон сайн зүйл байгаа. Багуун дугуйч гэсэн хийжсэн зүйл. Тэгэхээр үеийн ерөнхийлөгч нарт бол ингээд томоохон хэмжээний өөр гэсэн лигасээ бирсэн ингээд өвүүлдэг. Харамсалтай нэг зүйл үүдэг. Гялалтсан амжилттай ерөнхийлөгч болоод бүгдээрээ буухтаа бүгдээрээ л энэ хорвоогийн хамгийн Монголын хамгийн адгийн шар болж буух гэдэг юм тийм одоо тогтолцооных нь онцлог юм уу эсвэл нөгөө Агдан буугийн амаргуй хэлжсэнээр Монгол хүн зүтгэсэн төр Монголын төр зүтгэсэнтэй хаалтай гэдэг шиг Монголын магадгүй бидний тодорхой хэмжээний үйл төлөөс би тэрийг хэлж мэдэхгүй байна. Тийм л зүйл. Би хувьдаа намайг элбэгдэржийн сугны үс мэс наадах чаад элбэгдэрж л өөрийн толгой би өөрийн гэсэн бодолтой хөө. Би өөрийнхөө зарчмаар явдаг хөө. Би хэнийг дэмжих хинтэй ажиллах өөрөө мэдээ. Гэхдээ би ажиллаж байсан хүмүүсээ хамт ирсэн хүмүүс хэзэж ар өрөөс нь муулж жудаггүй загнадгүй тэр зарчимтай бас. Тэгээ элбэгдэрж ерөнхийлөгчөд би бодлогын хувьд дэмжиж ажиллаж байсан. Үнэ. Битэрт нутаг усны ямар ч юм байхгүй. Тэр хүн ховд их би уур ангах одоо зарим нь бол нутгийнхаа хамаатан сацуулдаар хамаатан ч болох гэж үзсэн. Тийм зүйл бол байхгүй. Одоо ч гэсэн би өөр намчлалтай шинэ хуралсах ерөнхийлөгчийн зарим бодлогыг бол зөвл гэж харж байсан. Би оюун эрдэнэ үеийн зарим бодлогын зөвл гэж харж байсан. Зөв зүйлийг бол хүн хэлж чаддаг хэвээр. Ер нь бол нэг юм сонгуулаар ялж гарч ирсэн нам нь ялагдсан намынхаа зөв юмнуудыг улс төрчгөөр аваад явдаг байх хэвээр. Тэгэхгүй л нэг юм залган чанар ахгүй дандаа нэг үст муу зүйлийг бид нар бол засаа залруулад аваад явдаг байх хэвээр л гэж хувьдаа боддоо шүү дээ. За одоо тэгээд чи нэг асуултууд асуух би жоохон тойрол. Таны саяны хэлж яг нь таныг өрсөө учраас таныг яриулах гэж л урьж байгаа шүү дээ. Миний ярих бол одоо миний үзэл бодол байр суурь үзэгчдэд бол сонирн биш. Зочны маань байр суурь сонин. Юун яг таныг сая ярьж байхад би бодлоо л да. Тэгж хэлсэнд баярлалаа. Тэр нь ерөнхийлөгч нар тэдэргүй ард түмний дийлэх болгон сонгоол гаргаж байгаа хүмүүс алдаа оноо байдаг л баг.
Тэгтээ араас нь ингэж хин нэг хадны манга болгоод байх. Ер нь бол дэмий зүйл гэж би дотроо боддог. Тийм учраас яг таны хэлсэн байр суурьтай би санал нэг байна. Тийм учраас дотроо бас баярлалаа суужилаа. За ингэ ярьж байгаа хүн байвал бас сайн юм да. Энэ ийм хүмүүс олон байгаас гэж хүсэж байна. Юу Эпштейн гараа явчихв сая. Танаа намаас л гарсан шүү тэр яриа. Юу Эпштейн яриа юу ч болоод яваад. Үнний хэлэхэд тэрийг нэгдүгürt сонирхоогүй заяа. Гэтэ танаа намаас л гарсан. Тийм ах зөв. Яг танаа дид дараагаар сонгодог, ерхий нарийн бичгийн дараа сонгодог сонгуулийн өмнө танаа намаас л гарсан шүү дээ. Тийм. Одоо ингээд та дөрөв хэлсэндээ 30 гаруй жил ингээд өдгөө шалбараад өнгөрөөл явж л байна. Гэтэ нэг хүн чинь нэг унчаад сэгсэрдэгтэй бие тий. Шороо тоосон аяа шүү дээ. Тэг сэгсрээд хайчмаар хүмүүс байна уу танаа намд? За яг хоо тэгээд миний барьдаг зарчим шүү. Та зүгээр л хэл. Би ингээд байгаа шүү дээ. би ингээд хүнийг шууд ингээд хүн дээр нь ингэж хаяг наагаад энийн зайлуу тэрийн зал гэж ингээд халагчлах бол зохистой шиг байна. Гэхдээ бид нэр тийм субъектив хандлагагүй тэр ингээд буруу зарчим байхгүй. Гэхдээ бид нар ингээд ерөнхийдөө нэр дэвшдэр шалгуур тавьж байгаа. Яаж ч нэг намынхаа үн цөлөөс гарангуудаа цааз ялыг сэргээ өмчийг хураа эрхчлээ хамаагүй ер нь явж үжин арчлал гэж юм чин цагаасаа өнгөрч хоцрогдох гэдэг юм шиг бүр тийм мөрөөл орсон шүү дээ манайд байсан зарим хүмүүс чинь. Тэгэхээр нэг юм шалгуураа тавиад ийм шалгуур хангасан хүмүүс бид эрхлэгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ. Ийм шалгуур хангасан хүмүүсийг бид улсын хурлын сонгуульдаа нэр дэвшүүлнэ гिचх юм бол тэрүүгээр чи аяндаа чинь шүүгдэд алгуулахаас уурчлаад одоо нэрээр нь за чамааг дэвшүүлэхгүй чамааг намаасаа хөөн тунаг бол энэ бол бас байжлахгүй гэж боддог байхгүй. Тэгэхээр тэр шалгууруудаа бид нар бол тодорхой болгох хэрэгтэй. Тэгээ одоо бид нар нэг юм наммаа нэг одоо суур үндсүүл дээрээ буцаж ирэхгүй бол ингээд нэг юм одоо ярддаг одоо уг нь тэндэгэд манай намын үндсүүл үзлэр юмтай нэг сүртэй юм байгаа гэдэг. Тэрнийх ингээд нэг эсрэг юм ярддаг хүмүүс одоо байгаад үл энэ одоо угаасаа манай намд хинч итгэхгүй амар олон хүмүүс жоохон одоо хүмүүс чинь аягүй хэм гадралдаг, илүү ихийг мэддэг болцсон, илүү дуршлагчсан. Тэгээ цаас тэрчтэй бүр тэгээд юмаа мэдж байгаа мó даа л гэдэг л яг нэг үхээ тийм л юмроо орж штэ. Эдгээр чинь хуулийн цэцэл ирчээд хуулийн цэцлээ мэдж байгаа мó даа. Өмчийн эрхчлөө те нэг цаг либерализм ярьчаад тэрийг яг мэдж байгаа мó даа. Эдгээр чинь гэдэг яг л тийм юм руу орох гээд штэ. Хүний эрх гэж нэг толгой дээрээ ярьдаг хэрнээ дандаа хүний эрхийн эсрэг юм ярьцгааж яхан гэдэг юм болчих гээд байгаа учраас тэр юмнуудыг одоо бид нар бол энэ урлын мөр өөрчлөх ёстой. Тэнийг системээрээс шахахгүй бол тухайлаад одоо намын дарагч юм уу дэд дарган сууж хагаад хин энийг гэж ярих юм бол энэ бол нэг тийм сайн зөв зүйл бол болохгүй л гэж би одоо бодож байгаа. Мэдээ тэгжээс хүмүүс байгаа. Гэхдээ бид нар тэдний арга барилаар явж болохгүй. Бас арай өөр гэдгийг харуулах хэрэгтэй л гэж хувьдаа бодож байгаа шүү дээ. Одоо нүүрэн дээр батга гарчхаар шахахгүй бол болдгоо шүү дээ. Тэр нь шахахгүй бол тэр бүр идэлээд муухай болчихно. Тийм учраас би таны хэлдэг үнэлтэй яг нам хөгжөөд танаа нам бол том нам. Ялахын төлөө явж байгаа сонгуульд бүх нам л тийм байдаг. Бодлого хэрэгжүүлнэ гэж явдаг. Тэгвэл танаа нам би ингэж бодоод байгаа сүлд. Яг би сүлд нэг тайм хийхгүй танаа намаа. Танаа намыг муулж тайм хийсэн. Яасан гээд тайм хийсэн чи танаа намын одоо ингэж хүмүүс харахаар танаа намын гол өрсөлдөгч бол ойлгомжтой эрх баригч нам. Тэгвэл танаа намын өрсөлдөгч биш танаа намын гол дайсан бол танаа нам л баг. Өөрсдөө. Тэр дотор байгаа хүмүүс та өөрөө мэдэн шүү дээ. Одоо надад хэлүүлдэг дотроо ингээд хорлдог эрх баригч намтай гүйж очиж өгсөн хуйлддаг. Ийм гişүү зөндөө шүү дээ танаа намд. Одоо ч гэсэн 42 бүлэгч. Хэл ингээд харуул ингээд зургийг тавьж байгаа харахад энэ бол ийм ингээд ярихад бэлэн л байгаа хаа та. Тэгвэл тийм хүмүүсээ зайлуулахгүйгээр цаашаа хөгжих үү? Танаа нам. Ялах уу? Яг хүн болго алддаг л да. Бас алдаа гаргасан хүмүүс бас байгаа. Үнэ. Санаатаагаар алдаад байна. Тэгээ бас тэрийг ингээд өөрчлөлт засаад явж болох байх. Нөгөө талдаа мэдээж үнэхээр ягаад засагдахгүй зүйл байгаа. Жишээлбэл одоо шахаас өөрөхгүй одоо батгаар бол эдээ бэрийн гарлаа. Уг язороор нь таслахгүй. Тэрийг үл гэхдээ бид нэг зарчмаар нь шийднэ. Яа тэр нөгөө зорилгон зөв боловч буруу арга замаар юм хийчихээр дараа нь тэрийг чинь муу хүмүүс ашиглах гэдэг байхгүй юу? Бас ингэж болж исэн шүү дээ гэж хэлэх гээд учраас дараа үедээ бид нар ч бас зөв юм үлдээж авахгүй бол
Одоо ингээд сая их хурал дээр тэр үндсэн үйлмэлийн асуудлаар юм ярьж байна. Яг үүндээ ингээд буруу юмыг үлдээчихээр дараа нь би ч гэсэн бас ингэж болох юм байна шүү дээ гэдэг юм. Хүн чинь нэг гэдэг муу юм дамарсахын суралцах гэдэг гэж байхгүй юу? Тэр агуулгаараа ингээд одоо зөв арга замаар л асуудлыг шийдэх хэрэгтэй. Өөрөлд чиний хэлдгээр эдээбээр шахах хэрэгтэй нам. Гэхдээ зөв арга замаар. Бид нар ингээд нэр дэвшлээ зөв хийх хэрэгтэй. Гэхдээ зөв арга замаар гэж байхгүй юу? Буруугаар хийвэл тэгээд дараа нь буруу хүмүүс илүү мухагаар хөгжүүлээд тэгээд барьцалддаг. Тэгээд тэрийг ингээд өөр байдлаар ашиглах гэдэг юм гэж бодож байна. Тэгээд тэрийг бол одоо би та сая л ерхэн наримчилдаг дээр барь цэцгийг хүмүүс сонгохдохгүй л гэж харж ирсэн баг тийм. Гэхдээ манай намд бас өөрчлөлтийн сэлх гарч байгаа. Бас одоо нэг жоохон суураараа зөв бодож эргэцүүлж тэгээ нэг ажил хэрэгч байж тэгээ нэг улсын асуудлыг шийддэг юм руугаа явахгүй юм чинь чиний хэлдгээр нөгөө дотоод одоо нэгээ харуулдаг юм явах байлаа гэдэг бас дийлэнх нь ойлгоцсон байгааг үр дүн гэж харж байгаа хгүй юу. Тэгэхээр өөрчлөлт гарах баг. Тэгээ би 27 оны нэр дэвшилт 28 оны нэр дэвшилтийг чсэн та бүхэн бас хараад за одоо нэг ярихаас илүү би харуулъя гэж бодож байхгүй юу. За Сарс нам нэрэл бас өөрлөсөн юм шүү. 24 онд нэр дэвшилт явуулж байгаа 20 онд явуулж илаа. Тэгээд тэрний дараа ингээд олон юмнуудаар бас ингээд өөрчлөлтүүд гарахаар харуулж явах хэрэгтэй байхаа. Нэг ярих нэг хэрэг одоо бол би ингээд бодиттой бид нар нэг үйлдэлээрээ харуулад хийгээд явах хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгээд учраас урд гарна хар тэрэнд бол ихтгэлтэй байна. За яг тэгээд харж л бай. Одоо 27 онд хин гэдэг хүн арчилнаамаас ерөнхийлөгчийн сонгуульд дэвшгий. Бид нар одоохондоо бол ингээл таамаг төдөл явж байгаа. За энэ алтуу ингэж байгаа юм байна. Ган төмөр ингэж байгаа юм байна гэл бүгд л мэдж байгаа. Яг тэгээд дотооддоо өрсөлдөөд хин гарч ирээд явах юм баяр цогтонч гарах юм уу мэдэхгүй шүү дээ бид нар одоохондоо. Тэгээд явж байгаа байх. Би танаас ингэж асуумаар байгаа. Одоо хоёулаа нэг цаг ер нь хомс үлдсэн байна. Таны хуульч хүний хувьд дээрээс нь арчилнаамын дэд даргын хувьд энэ бас хуульчны салбарт олон жил явсан хүний хувьд асуухгүй болохгүй бах. Хүмүүс баг өнрөөг авчирчаад юу яриад байгаа юм гэж улс төрчөөд гэж ярьж байгаа. Би танаас нэг юм асуух гэдэг. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль байна. Өргөн барьсан. Одоо их хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалттай холбоотой юм хууль байна. Хуульчд бол ингээд хоёр талд гарцсан байна. Санаатай юм уу үгүй мэдэхгүй одоо. Би өөрөө мэргэжлээ хуульч биш учраас үнэндээ тэр нарийн нюансыг тайлбарлаж чадахгүй юм. Сэтгүүлчний хувьд өөрсдөө л дүнэлтээ игээл ингээл явж явах шиг байна. Бүхэл хэвлэл мэдээлэл байгуулдаг. Тэр хууль дээр ер нь та ямар бодолтой байна? Ерөнхийлөгч ийм хуулийг их хурлын үйл ажиллагаа руу орсон процессын ийм хуулиуд дээр ийм хууль санаачлах ирэхгүй ч гэж зарим нь ярьж байна. Танаа намын том хуульчтай нэг Тэмүүжин гишүүн бэм жаргал доктортой хэрэлдэж штэ. Чи юу яриад байгаа юм бэ? Чи үндсэл цэцэн хууль байхад цэцэн процессын хууль эрүүгийн процессын хууль дээр ерөнхийлөгч орж ирж зохицуулт. Энэ бол ичих хэрэгтэй шүү гэдэг хүртэл зүйлийг л хэлсэн. Таны хувьд юу гэж бодож байна энэ хуулийн дээр? За одоо ямч нэрээ сайн 2015 онд би ч нөгөө нийтийн сонсголын хуулийг батлууллаа, шинжилэн даасны хуулийг батлууллаа. За тэрийн нэрцээр хоёр хууль батлуулахад унчихгүй. Нэг нь улс төрийн намын хуулийг оруулах гэсэн чинь хүний өрөнгөө улс төрийн намууд одоо шүүмжлээд улс төрийн нам хуулийг би батлуулж чадсан. Намын хууль парламентын босгод авах айгүй хэцүү те. Айгүй олон жил. Тэгээд хоёр дахь нь улс хариуцлага байхгүй. Одоо би энэ ярих гээд байхгүй. Тэрийн сонгогдсон болон томилогдсон чи бол барыг санаж байгаа хаа. Тэрийн томилогдсон болон сонгогдсон өндөр албан шалтгаанд хариуцлага өгдөг. Тэр нь зөвхөн их хурлын гишүүд биш. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, ерөнхий прокурор. За надад ч юм бол тэгэхээр сайн санаж байна. Төрийн өндөр гэж одоо ярьдаг Монголд нэг 200 гаруй хүн байдаггүй юу? Одоо ТО-г англиалд ордог. Тэд нартэй хариуцлагаар яагаад гэдгийг хэлэх юм. Монголд нэг юм энэ бол би санаатай гэж хөвдө боддоо шүү. Яг иргэн биш захиргааны хууль одоо зөрчлөө хуулгингүүт иргэн аж ахуйн нэгж бол торгодог шийтгдэг хууль штэ. Зөрчлөө хууль чинь. Албан шалтан дээр очдог хууль биш байхгүй. Төрийн албаны хуулгингүүт төрийн жинхэнэ албаагч нарыг бол одоо хаалдаг, сольдог, зэрэгдэв юм бууруулдаг тийм үү цалин бүлгийн хасдаг байхгүй. Тэрээс улс төрийн албан шалд одоо төрийн өндөр гэдэгт бас үйлчлдэг байхгүй. Яг үнж нартай төрийн албан хууль. Хариуцлага гэсэн штэ. Тэгэнгүүт төрийн өндөр албан шалд хариуцлага байдаг байхгүй. Яг очихоор хариуцлага байхгүй заяа. Нэг юм үлдчихэд байсан. Тэгээ энэнд зориулаад нэг хууль хийсэн. Жишээлбэл одоо яг энэтэй холбоотой. Улсын хурлын гишүүн
гэмт хэрэг авилгатай хэрэг ч юм уу шалгагдахаар боллоо. Тодорхой хэмжээ ингээд үйлдэл ноцгсон ч гэдэм ямар нэгэн боллоо. Ерөнхий прокурорын зүгээс улсын хурлаар оруулж ирлээ гэж бодъё. Оруулж ирж байгаа тохиолдолд бид нар үнэхээр нотлохоронт хангалттай бол одоо бүрийн төтгөлзүүлээд яваа шалгуулъя. Тэгээ гэн бууруутай шүүгээр тогтоочвол одоо тэр их хурлын гишүүнээс бүр болоод нөхөн сонгуулийн явна. Хэрвээ үнэлэлгүй юмн дээр ерөнхий прокурор улсын хурлын гишүүнийг төтгөлзүүлэх асуудлыг оруулж ирсэн байх юм бол ерөнхий прокурорт энэ өөртөө хариуцлага тооцдог гэдэг хууль оруулахгүй юу? Бид хоёр талтай чинь хариуцлагатай болъё. Тэгээ дээрэс нь ерөнхийлөгч мөрхөл бусад албан шалгуулсан улс төрийн хариуцлага бусад хариуцлага хүлээдэг байя. Тэгвэл нэг эрүүгийн хуулиар нэг бол улс төрч нарыг шоронд явуулдаг, эсвэл огт хариуцлага хүлээхгүй гэдэг ийм хоёрхан зам руу орчидсан байхгүй Монгол бас. Тэгээ ингээд тэр хууль бас батлагдаагүй юм. Тэр хуулийн зарим нэг нь гэтээ бүтнээр биш. Их хурлын гишүүнтэй холбоотой хэсэг нь энэ ерөнхийлөгч одооны санал зүйл дээр ороод ирсэн юм лээ. Гэхдээ бас бидний тухайн өргөн барьсан хуулиас өөр ялгаатай юм лээ. Тэгээ би дөрвөн залтыг нь би хальт харсан шүү. Дөрвөн залтыг нь хоёрын дэмжиж хоёрын дэмжихгүй байгаа. Үнэхээр үндсэн хуулиа зөрчсөн их хурлын гишүүн бол байж болохгүй. Яг тэр улсын хурлын гишүүн чинь ингээд манай чимд гишүүнээс хэлдэг гэсэн үг л дээ. Гишүүнээр сонгогдсон тангар өрхөд хэлдэг. Үндсэн хуульдаа үнэнч байна гэж. Үндсэн хуулиа дээдлэнэ гэж ажиллаж. Тэгэд Монгол улсынхаа нийтлэг эрхийн төлөө гэж тангар өргөчөөд гарангуудаа сонгоцсныхаа маргааш тангар өргөснийхаа маргаашаас үндсэн хуулиа нулимдэг, үндсэн хуулиа үүсгдэг, ард түмнийхээ нийтлэг эрхийг өшгөлдөг төрийн түвшээ байж болохгүй да. Тэрийг нь гэхдээ их хурл тогтоох үндсэн хууль төрсөн. Цэцчил тогтоно. Үндсэн хуулийн манаач хавд. Тэр үндсэн хуулийн цэц өөрөө үндсэн хууль төрсөн тогтоочих юм бол тэр бүсийн гишүүний бүр улсын хурлын гишүүний бүрийн төтгөлзүүлдэг тэр юм руу бол Монгол улс явах хэрэгтэй. Ягаад тэр энэ үл зарчим. Үндсэн хуулиар дээдлэх байгаа хүн ер нь бусдын дээдлэх үү? Үндсэн хуульдаа үнэнч байна гэчээд хүн бусад хуулийг ер нь хүнддэх үү? Хуулийг дээдлж ажиллаж чадах уу? Зүгээр асуудал гоц. Тэр агуулгаараа бил чинь энэ залтууд нэг дэмжиж байгаа ч хгүй. Одоо шилээд ерхүүлсэн санаж байлаа. А тэр нэг ёс зүйн мос зүйтэй холбоотой тэр нэг цагийн эрцийн бүртгэлжилүүдэд тэр мөр бол нэг одоо арайч нэг гишүүний бүртгэл. Тэр бол тодорхой хэмжээний тэр ёс зүйн хариуцлага болоод дараагийн удаа харин тэрийг хариу улсын хурлын таймын газар цаг тухайд мэдээлдэг байх хэрэгтэй байх. Тэгээс үлдээ нэг ард түмэн сонголтоор за энэ угаасаа дуугаа дуулаад явсан дээр энэ бол өөр ажлыг хийгээд явсан дээр энэ бол ямарсан их хурлын гишүүн төрийн түвшээ бол байж чадахгүй юм байна гэдэг ард түмэн улс төрийнхөө сонголтоор хариуцлага тооцсон юм гац. А үгүй ихэд намууд нь хариуцлага тооцоод нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй байхгүй. За одоо ийм хүмүүс нэр дэвшүүлээд бид нэр алдлаа болохгүй юм байна. Одоо дахиад энэ хүмүүсийг нэр дэвшүүлээд манай нам магадгүй сонгуульд ялагдчих магадaltaй мэгээд намууд нь хариуцлага тооцдог. Ард түмэн хариуцлага нам нь тооцож чадахгүй бол ард түмэн тооцдог юм руугаа явах хэрэгтэй байх. Тэгэхээр тэр энэ хуулийн хэсгийг нь хоёр зааглаад зарим нь бол авч үлдээ, зарим нь бол батлаа явах юм бол зүг бах. А би зүгээр ховдоо юу гэж утсан. Энэ хуулийг яагаад ерөнхийлж өргөн барьсан гэдэг би дотроо тийж утсан шүү. Одоо магадгүй чиний дотор ч миний дотор ч тийм бодол байж магадгүй. Монгол төрийн босго ийм намхан болцсон юм уу гэдэг нэг яриа биш үү? Их хурлын гишүүний босгоч ийм намхан болцсон. Тэгэл нэг ийм хүн хийдэг болцсон тий. Гараал тэгэл нэг ийм хийгээл тэрийг одоо тэгэл нэг амнаас хэлж байгаа үгэн ч гэсэндээ нэг ийм одоо нэг хэцүү шүү дээ. Жанцсан даруугаа би нэг гайхалтай болчихсон. Соён гэгэрлийн чинь урлагийнхан бид нар хийдэг ажил биш ээ. Улс төрч та нар хамаатай шүү. Та нарын чуулганы тагимд хэлж байгаа. Энэ та нарын эндэр дээрээс хэлж байгаа өвчин өөрөө нийгэмд хор цацхуу соён гэгэрлээд цацхуу гэдэг зүйл чинь хамаатай шүү гэж хэлжсэн. Би тэрийг бол яг үнэн үг гэхгүй. А энэ нь өөрөө байхгүй болоод ирэнгүүт цаагаараа нэг улсын хурлыг чинь ингээд нэр хүнд унжих. Улсын хурл ийм амьтад гишүүн болж болдог л биш. Би баг илүү хийчиндээ. Ийм хүмүүс сайд хийж чаддаг л шүү. Би юу дутдیں۔ Ингээд нөгөө Монгол төрийн ингээд нэг юм тархлаа, чадамж, нэр зэн, босго гэж юм одоо хуучин хүмүүс бол Монгол төрийн босго ийм намхан болсон. Ийм юмр унаад байгаа учраас энэ хуулийг оруулсан баг. Жохон ч гэсэн хариуцлагатай болоод ирвэл энэ парламент нэг аятай хүмүүс болоод гайг хүмүүс шалгууран гэсэн сайд хийдэг бол бас нэг тэрэгээрээ дамжуулаад бас нэг Монгол төрийн тархлаа нэмэгдэх баг. А энэ нь унаад их ямар халтай гэж улсын хурлын нэр хүнд шалан дээр унаал улсын хурл суултаа намуудын нэр хүнд шалан дээр унаал байвал цаагаараа монголчууд парламентын цэглэг үүснэ. Энэ парламентын цэглэг гэдэг чинь шал хэрэггүй зүйл юм байт юм. Бүтэхгүй юм байна. Улс төрийн намуу нийлж хулгай хийдэг, бүтэхгүй амьтад их хурлд гардаг, органдаг, хулгайчин нар нь хариуцлага тооцдоггүй. Ингээд нэг хурлын гишүүн гэдэг нэрийн дор нуугддаг газар байд юм. Гэвч энэ аюултай гэж байгаа. Би таны яг ярьж байгаа юм дээр нэг юмтай чинь санал нэгдэж байна. Гэхдээ санал нэгдэхгүй зүйл бас байна. Мэдээж ойлгомжтой хууль тогтоож байгаа юм бол мэргэжлийн ёс зүйтэй юм лидерүүд байх ёстой үнэ. Санал нэгдэхгүй байгаа зүйл нь
одоо ёс зүгөө ч юм уу одоо яг хүний нэр хэлээд яг. Тим гишүүнийг өөртөө л бид нар сонгож штэ. Тим гишүүнтэй баймаар байна штэ. Тэгээ парламентын данхинд ПГ хэлдэг гишүүнтэй бас баймаар байна. Тэр чинь та бүхэн ярьж байгаа шиг ёс зүй мос зүйтэй гишүүд окей орж болно. Гэхдээ ёс зүйгүй ч юм уу эсвэл тим орилж хашгирдаг бүх цаг үед л тим гишүүдийг хүмүүс сонгож л ирсэн. Яг миний хэлэх гэдэг санахгүй. Ерөнхийдөө тим агуулгаар өргөн барьсан байх гэж хэлэх гэж байхгүй юу? А гэхдээ тэр нөгөө үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой хэсэг дээр нь бол энэ хууль явах хэвээр. Үндсэн хуулиа хинэн ч байсан. Тэр ухаантай ч вэ, эрдэм чадалтай ч вэ, янз бүрийн үг хэлдэг ч вэ, үндсэн хуультай л захирагдах хэвээр. Энэ бол гол дүрэн байхгүй юу? А тэрийгэ зөрчиж байгаа хүмүүстэй хариуцлага нь бол ярих хэвээр. А ёс зүй асуудал одоо бид ирсэн мэрч нээлээд байгаа нөгөө хөнгө тэрэн дээр бол одоо шинэ хуулийн хариуцлага ярих нь бол би бол хэрэггүй тэрийгэ хэлж штэ. Сонгуулаар арт түмэнд дүнгээ тавиа. Намууд нь өөрөө тэр дотор хариуцлага ярьдаг байж байгаа миний. А зөв ерөнхийлөгч зөв өргөн барихтаа тэр нэг Монгол төрийн босго намхан болчлоо гэдэг агуулгаар өргөн барьсан болов анх нөө хуулийнхаа үзэл баримтлалын философиг тэгж харсан болов гэж би зөв дотроо зөв ойлгосон гэдэг агуулгаар тайлбарласан шүү. А зүгээр яг вэ тэгээд улсын хурлын мөрөд нийгмийн тусгалал та тий тэнд бол ингээд янз бүрийн төлөөлөл байна. Яг байна. Янз бүрийн нийгмийн тусгал واخгүй төлөөл. А гэхдээ тэгэхээр хинч сонгогдож болно гэхгүй. Энэ бол өөр арчлын зарчим. Ард түмнийг сонгож болно. А гэхдээ улсын хурлын дэргэдэх нэг судалгааны хүрээлэг энэ сүртэй байгууллагуудтай болчлоо шүү дээ. Одоо хэдэн судлаач ажиллая. Тэд нар нь үнэхээр мундаг судалгаа хийдэг бол тэднийхээ судалгаа модлага ядаж нэг цаас нүүр юм уншдаг чадамжтай хүн багсч шүү дээ бүгд. Хэм бахана. Тэгээд нэг жоохон эрүүл саруулаар нэг конопо дардаг шийдвэр гаргадаг нэг парламенттай би байгаасаа гэж харин хүсдэг боддог. А дотроо бол парламентын дэрдэг зодтолдог, нүдэлдэг зөндөл юм байж энэ чинь бол нэг тийм гайхаад байх юм биш. А гэхдээ засгийн газрын төвшин бол арай өөр юм шаарддаг. Тэрийг бол бид нар угаасаа бүгдээрээ мэдчихэж байгаа. Гэж л бодож байна. А гэхдээ би нэг юм хэлье. Ерөнхийлөгчийн хуулийг өргөн барьсан зөв. А бид нар 15 онд өргөн барьсан зөв. Батлах нь эцсийн ирэх нэг улсын хурлаа байхгүй. Ерөнхийлөгч өргөн барихаар баталчихсан юм. Бид нар 15 онд өргөн барьж исэн. Их хурл батлаагүй буцаач хийсэн байхгүй. Би буцааж ийсэн энд сайн баталсан сайн батлаагүй сан гэж. Яг тэр тийм гээд хилцүүлэг өрнөдөд ер нь гээд бид нар дээд түвшинд хариуцлагатай байгаа мүү гэдэг нь ярьж байгаа нь өөрөө сайн байхгүй. Сэтгүүлч нар бичиг нөгөө нам нэрийг улс төрчнөр нэрийг хамаагүй энэ ч өөр ингээд эрүүл үзэгдэл. А эцсийн дүндээ батлах эрх нь хууль тогтоох хэрэгмэл чинь улсын хурлын өртөнд хадгалагдаж байгаа байхгүй. Энэ эрх мэдлэр хинтэй ч уулзахгүй байхгүй. Би тэгжил тэр агуулгаараа л харж илээ энэ да тий. Тэгээ хуульчнар бол янз бүрээр л тайлбарлаж байгаа. Таны ярьж байгаа өнцгүүд бас надад таалагдж байна. Ийм л байх ёстой угаасаа. Улс төрчдийн одоо өөрсдийнх нь сонголт шүү дээ. Амьдралынх нь өөрсдөө сонгодог. Хин авчаа чи гишүүн болоодох гээгүй шүү дээ. Бүгд л ингээд таны хэлдэг улсын хурл бол ойлгомжтой нийгмийн тусгал. Одоо ингээд нэг юм чинь хараа. Одоо манайс хэвлэрчлэн индекс би сайн харлаа 180-аас 90 байгаа мó да нэг 50% дээр л баг шиг үлээ. Тэгээд энэ арчлын индекс руу угдсан чи явж энэтэй холбоотой. Одоо ингээд амар олон улс төрч ийм яриад идэх болчиход байна. Намайг одоо доромжлоод би одоо тэгвэл сайт хийхэ болчих л доо гэж яах шиг одоо хин нэгэн гуйгаад хийлгээд байгаа ч юм уу хаашаа те ингээд огтос тийм байхгүй. Чи ингээд өөр ингээд хариуцлагын үүрэх гэж тийм ачааг нь өөрөх гэж гарч ирчээд жоохон шөмлөлч юм янз бүрийн болоо эсвэл нэг ажил шаардаа шахаад ирэнгүүт түүлстэй нэг болчих юм ялархаж одоо сайд дарга том ажил хийдгээ бол болох ёстой гэж хахгүй улс төрч нараа тэрийг үл бүр ингээд нэг юм өөрчлөлмөр байгаа. Тэгж чадахгүй чинь улс төрд байж чадахгүй л юм гэсэн үг. Нэг. А нөгөө талдаа одоо энэ сэтгүүлчнэр дээр энэ эрүүгийн хариуцлага яадаг юм бол энэ бол буруу. Одоо манай цагтаад бол зөндөө хийх ажил байгаа шүү дээ. Би нэг өмнө ярьсаар ч гэсэн цаашдаа ч ярина. Энэ яг миний итгэл зүймжил байхгүй. А харин нөгөө талдаа би бол одоо би телевизэд яг дуртай байдаг яриах өөрөнгөс редакцтай. Одоо ингээд сэтгүүл хэвлэл мэдээлэл сэтгүүл зөвхөржил байгаа мэдээлэл шууд ингээд нэг юм шүүлтгүүр цацдаг ус байж болохгүй. Та нар ингээд цаанаа бас ингээд нийгэм хүлэг хариуцлага хүлээж авахгүй улс төрчтэй ажиллах. А энэ сэтгүүлч юм сонин эсвэл ингээд энэ телевизүүдэд өөрөнгөс редакц юм багтай шүүлтгүүртэй нэг өөрөнгөс нэг хэвлэлийн бодлого нь өөрөө байждаг. Тэрэндээ тодорхой хэвлэлчлэн ёс зүйн моцсон байдаг гэсэн ингээд би үл чинь ингээд илүү яриах дуртай байдаг. Энэтэй холбоотой. Тэгэхээр аль талдаа ингээд нэг жоохон ингээд нэг үүрэг хариуцлага ухамсарлаад яваасаа. Тэгээд нэг юм улс төрчнөр ингээд эсрэг хүмүүсийг нэг юм даргадаг, айлгадаг.
тэр байдлаас энэ хуулийн байгууллагууд одоо тэрний гар хөл болгох энэ байдлаас бол Монгол улс гарах цаг нь болцоо. Би хэлж түрүүн яжил хэлсэйг би дахиад нэг тавьчих. Сүүлдээ Монгол улс хоёр хэмиг мэддэг болслох гээд шүү. Нэг бол баахан шагнал мэддэг. Янз бүрийн салбарын шагнал, лодон медаль, юутэй шагналыг л их мэддэг болслох гээд байна. Би шагналыг буруу гэх юм шиг. Гэхдээ ганцхан шагнал мэддэг ард түмэн болж болохгүй. Хоёрдугаар шийтгэл мэддэг, шорон мэддэг улс болох гээд шүү. Энэ бол эмгэнэл шүү. Өөр олон хүний амьдралд хөгжиж байгаа нийгэмд хүний нийгэмд байдаг юм аа. Тэр юм руу одоо бид нар бол бүх төвшөндөө салбарын ингээд түүчилээд манлаад явах цаг нь болцсон л гэж бодож байгаа шүү тий. За хоёулаа ярилцах цаг дуусч байна. Их л хурдан өнгөрлөө. Би ч ярьчих ямар ч гэсэн ардчилсан ном бол Монголд хэрэгтэй. Энийг бол надтай ийм үг хэлсэн дэр хинч марахгүй байх. Тэгээд ардчилсан ном даргатай боллоо. Ерхий нэрийн бичгийн даргатай боллоо. 5 дэд даргатай боллоо. 5 дэд даргын нэгийг би өнөөдөр урьж бас та бас телевизээр 60 минутын турш үзэсгэлэнтэй уулзааг уудсан баг. Тийм учраас тэр дундаас би таныг сонгосон. Энэ улс төр дуудаа явж байгаа 20 жил болсон байна. Дээрэс нь бас нэг тийм хуульч ч юм уу эсвэл наанта цаантай ханддаг хүмүүстэй ярилцах гоё байдаг. Сэтгүүлчдэд. Авч тэнээд байхгүй амар үт. Тийм учраас би таныг сонгож дундын бүсгээ ярилцлага нэвтрүүлэгтээ урьсан. Тэгээ ярилцлага нэвтрүүлэгт маань ирээд өөрийнхөө бодлыг хэлээд би та нарт харуулнаа гэж хэлдэ штэ тий. 27 28-нд хараарай л гэсэн. Одоо харахыг тэсэн ядан хүлээж байна. Тэгээ миний урилгыг хүлээн авч, бидний урилгыг хүлээн авч ярилцлага нэвтрүүлэгт маань ирээд бас өөрийн гэсэн санал бодлоо хэлсэн танд баярлалаа гэж хэлье. За нэвтрүүлэгтээ бас урьсанд баярлалаа. Тэгээд ярих биш яг харуулханд л явнаа. Тэгээд 28 онд тэгээд магадгүй 28 оны дараа хоёлаа дахиад ярилцах боломж гарах. Тэр үед би бас чи миний өнөөдөр хэлж ярьж байсан бас сануулаарай. Тэгээд би нэг юмд бол дуртай. Үнэхээр би ярьж идэг зарчим дээрээ биш байвал магадгүй эрх мэдэл хүнийг эвддэг гэж үүдэг. Буруу ажиллахад байвал чи намайг чөлөөтэй шүүмжилж болно, сануулж хэлэхэд бол би тэнд гомдоод гоншноод байх юм байхгүй. Тэгээд цаашдаа ч гэсэн та нартай бас би аль чадлаар бас Арслан намын дэд даргийнхаа хувьар бас чөлөөтэй нээлттэй хамтарч ажиллах болно гэдгийг хэлье. Тэгээд баярлалаа. Тэгээ хуульч хүний хувьд засах зүйлүүд маш олон байгаа. Таач мэдж байгаа, би ч мэдж байгаа энэ эрх зүйн шинжилгээтэй холбоотой өргөстэй хууль зөндөө байгаа шүү дээ. Бага. Тэр болгоныг тэгээ засахын төлөө ажиллаарай гэж танаас бас хүсье. Тэгээд их ойлголоо. Нөгөө хүндээ нэмэр болохоос илүүтэй асуудал шийддэг хууль олон болчиход байгаа. Тэгээд тоо олон болчиход байгаа. Тэгэхээр хуулиуд дээр бид нар нэг аудит хийгээд нэг онцлоод нэг хэрэггүйг нь яг үнд өчмөг болгох хэрэгтэй байхгүй да тийм байл. Яг үнэлэхэд зарим нь одоо хэрэггүй хуульч зөндөө штэ. Хинч мэддэггүй ашигладаг ч юу. Гэтэл үнэхээр сайн хууль баталчаа тэрийг мартцгаа чинь батлсан их урламж мэддэггүй батлуулсан хууль сан шиг мартцсан хуулиудаа энийг бол амьдруулад явах хэрэгтэй л гэж хавьд харж байгаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.